За өнөөдөр гашуун сухад ганц үнд бомтын хил дамсан төмөр замын хилцээрийн соёрхон батлах гээд ингээд хэлэлцэж байна. За үнэхээр энэ хэлэлцээр бол олон жилүүдийг давж туулсан бас хамтарсан засгийн газрын бас нэгэн томоохон амжилтаа гэж ингэж бас хэлж болох байхаа. Манай Монгол улсын хувьд бол бас үнэхээр худалдааны болон гадаад хамтын ажиллагааны бас өндөр ач холбогдолтой гэдэг талаас нь бол дэмжиж байгаа. За энэ дээр холбогдуулаад ер нь бол хоёрхан тодруулах нийтэд мэдээлэл өгөх хоёрхан асуултыг асууя гэж. За нэгдүгээр энэ гурвыг цогцоор гэдэг юм зарчим орж ирж байгаа. За хүмүүс бол ихэвчлэн төмөр замыг хоёр талаасаа уул зургийг байгуулах тухай төмөр замын бүтээн байгуулалтын тухай ойлгож байгаа. Гурвыг цогцоорч нь бол эхнийх нь бол хил дамсан төмөр зам байгаа. Хоёр дахь нь бол нүүрсний худалдаа, гурав дахь нь таван толгой нүүрсний хүчин чадлыг нэмэгдүүлэх гэж байгаа. Тэгэхээр энэ нүүрсний худалдааны асуудал, таван толгойн нүүрсний уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх асуудал яагаад заавал ингэж гурвыг цогцоор буюу энд хамт орж ирж байгаа юм бэ? Нэгдүгээр асуулт. За хоёрдугаар асуудалд нүүрсний худалдаа нь өөрөө энэ төмөр замын бүтээн байгуулалтыг дагаж орж ирж байгаагаараа энэ дэлхийн зах зээлийн үнэн дээр цаашдаа тогтоод явах Монгол улсын эрх ашиг хамгаалагдаж чадах уу гэдэг хоёрдугаар асуулт. За гуравдугаарх нь таван толгой нүүрсний уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх гэдэг байгаа. За мэдээж яг төмөр замын бүтээн байгуулалт явуулахаар нүүрсний экспорт нэмэгдэнэ. Гэхдээ энэ нь өөрөө яг энэ хэлэлцээр дээр дагаж орж ирж байгаа нь ямар учиртай юм бэ? Энэ манай талын санаачлага мөн үү? Манай улсын үндэсний эрх ашиг энэ дээр яг баттай хамгаалагдаж чадах уу гэсэн ийм 3-4 асуултыг асууя. За цэвэг доржийн тогоон сайд хариулт өгье. За энэ бол маш урт хугацаанд яригдсан ийм асуудлаа. Тэгээд бас янз бүрийн шалтгаанууд байсан. Тэрийг бид нар өнөөдөр энэ маш олон байнгын хороо улсын хурлаар хилцүүлэгдэхийн шатанд бол бүгд ойлголттой байгаа учраас энэ богино цагт бол ярьж амжихгүй бах. За гурвыг цогцоор гэдэг энэ зарчим бол энэ засгийн газар хоорондын хэлцээрийн хоёрдугаар зүйл залтан дээр орсон. Энэ нь бол таны хэлсэнчлэн эхнийх нь бол гашуун сухад ганц модын төмөр замын хил дамсан холболтын асуудал, хоёрдугаарх нь нүүрс худалдаа авах гэрээний асуудал, гуравдугаарх нь уурхай хүчин чадлыг нэмэгдүүлэх гэсэн ийм гурван асуудал байгаа. Тэгэхээр энэ асуудалд гурвыг цогцоор гэдэг энэ зарчим бол 2014 оны хоёр улсын ерөнхийлөгчдийн зурсан бичиг баримтын үеэс бас яригдж эхэлсэн олон улсын практикт байдаг асуудлуудыг цогцоор авч үздэг ийм асуудал. Тэгэхээр энэ үеэс эхэлсэн. Тухайлх юм бол нэмж хэлэхэд бас Оросын холбооны улстай бид нар өнгөрсөн намар Путин ерөнхийлөгчийг ирэхэд нефть бүтээгдэхүүний хангамж, онгоцны түлшний асуудал хоёрыг ч гэсэн бас ингээ хамтд нь цогц буюу пакетны байдлаар ингээд авч үзсэн гэдэг ийм жишгүүд байдаг. За өмнө нь энэ асуудлууд ингээд тусдаа явхаар манай улсын байр суурь яг ингээд нэг нэгээр нь явхаар хоорондоо уялдаж өгөхгүй нэгнийх нь асуудлыг буюу тухайлах юм бол төмөр замын асуудлаа хийгээд бариад ирэнгүүт бусад асуудалд гацаа зогсчдаг ийм нөхцөл шалтгаанаас болоод өөрөөр хэлбэл хэлсэн үгэндээ хүрэхгүй буцдаг иймэрхүү шалтгаануудаас болж энэ асуудлуудыг багцалж зохицоор гэдэг ийм байдлаар шийдсэн гэдгийг хэлье. Тэгээд энэ дээр энэ байдлаараа засгийн газар хоорондын хэлцээрт болон мөн 58 дугаар тогтоолын хоёрт ороод батлагдаад явж байгаа гэдгийг хэлье.